одоо яг тоон бол надад байгаа нэг газар бичээс санахгүй маа 108 гэж би бодоод байдгийн. Гэхдээ зарим нь багтаагүй. Яагаад бол энэ бас тэр хүүхдүүдийг би үзүүлэхийн тулд бас инсталлейшн хийсэн. Инсталлейшн дээр явах гэхээр би дандаа царайгүй одоо энэ байгаа штэ тий. Царайгүй хороо царайг чинь зурагдаагүй чи хувь тавилан чинь зурагдсан гэсэн тэр үгээр би ямар ч царайгүй куклүүд хийсэн байхгүй. Үлгийтэй. Тэгээ тэр нь одоо 100 хэдээр үлгөөстэй байсан. Тий. Яг хүмүүс болохоор ямар аимшигын үзэсгэлэн байлиг гэж. Тэгэхэд яг би баярлж байсан. Яагаад бол яг зөвж ийн гэдэг бол одоо зураач хүний хувьд бол хамгийн том бэлэг. Яагаад бол ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнд орж тий. Сайн ч юм уу ч да тэр сайн муу гэдэг бол хүний реакшн байхгүй. Сайн муу гэдэг бол хүний л дүгнэлт болохоос минийх биш тий. Би хийх ёстой юм а тухайн үедээ би ямар шаналлаа ямар юм үзүүл чадах уу гэдгийг үзүүлсэн санагдчихсан байхгүй. Энэ тухайн үзэсгэлэн гэдэг миний толгойд гинт энд орсон цаанаасаа л ирсэн энэ үзэсгэлэн нэрнж орж ирсэн бүх юм нь орж ирээд тэр шүлэг мүлэг тэр тухайн үед миний бичсэн дөрвөн мөртүүд хүртэл ингэж орж ирж байсан байхгүй. Энэ сайт чи тэгээд энэ үзэсгэлэн дээр бол надад хамгийн их тусалсан гэх юм уу одоо мэдээж бараа хөш тусалж исэн. Тэр одоо доторх тэр инсталлейшн юмыг шүн хийгээл тэгээд одоо манай оюутнуудаас од багш тэр хоёр суудсан хоёлаа хэрэлдээл тэгээд тэр хоёр бас тусалж өгчээсэн. Тэгээд хугацаад харьцуулаад байгаа юм. Би санаа авснасаа болов. Яг гоо би яг энэ үзэсгэлэнг бол 2008 онд гаргасан. Тэгээ ер нь санаа үүснээс 6 жил байсан байхгүй. Ер нь бол аавмын дараа болохоор одоо санаж байгаагаар би ингээд тэр анх хоёр гэдэг хүүхдийг ингээд анх ингээд надад санагдаал энэ яагаад юм. Тэрнээс болсоор байгаа би эскизнүүдэд ороод тэгээд тэрвээ бараа хөшөөс асуул их сонирн байгаа. Миний зурж исэн зургийг нэг ч миний шавнараас үзээгүй гэдэг. Тэгээд өөрөө хэрвээ энийг ярилцлагаар өгүүлэх сони юм хэлэх бах те. Яг бол одоо бас багшийнхын ажлыг бол хүн харж чаддаг гэж миний ажлыг хинч харж одоо үзээгүй. Би бүх зургаа өөрхийн дээр гандан дээр жижигхэн урлан дотор хийсэн мөртлөө хинч орж харж чадахгүй байсан байхгүй. Тэгээд би тухайн үед яагаад тий зөрхөлөхгүй байсан. Яагаад зөрхлөөгүй юм би мэдэхгүй. Гэхдээ ер нь бол би зургуудаа үзүүлээгүй яг бэлэн болсон цаг би жаазлаад. Тэгээд жаазын хүртэл би гоё хийгээгүй. Яагаад бол тим зурганд бол одоо юу гэх юм чамин жааз өртөсөж жоохгүй. Би бандаа болох жаазууд хийсэн. Яг л тэр нэг юм гаднаас харахад юм болох хүний хамгийн одоо бохир юм байдаг шиг юм жааз. Жишээлбэл би архичин гэр бүлийг зурж байсан. Одоо энэ гандан дээр байгаа тий. Тэгэд надад архичин гэр бүл гэдэг чинь бас л гэр бүл шүү дээ. Тэр хүүхдээ дундаа хөтөлцсөн, арх утсан, болсон гэж ирж байгаа. Бас л нэг юм бас л нэг шүлөөрөө хоолж байгаа нэг ингэж явж байгаа. Тэгээ тэр хэсэг энэ тэр юу сонин экспрессийн үед айгүй хүчтэй болсон санагдахгүй. Яагаад би тэгж хэлж байгаа юм гэхээр тэр сайн болсон уу муу болсондоо биш. Дахиад би энэ зургийг сурч чадахгүй. Одоо би ингээ харахад тэр экспресс байхгүй. Тэр тухайн үедээ баяртай хэлээд за яг бол тухайн би тэр хүний тэр дотор характер тэр архичин ижигийн шаналл тий архичин ижиг аавын шаналлч байт юм уу өөрийн хэмжээний тэр одоо кайфа идэж байгаа юм шиг мөртлөө зовлонгоо идэж байгаа. Үнэхээр тэр бол яг зүгээр гадны нүдээр харах юм бол аюу тийм аимшигын тамийн амьдрал байхгүй. Тэр тамийн амьдрал бол яг миний нүүрсээр миний пастелээр бүтэж чадсан байхгүй. Тийм болоод аюу олон хүн чонон хүүхдүүдийг үзчихэд ямар аимшигтэй одоо булгаа зураачаад би ийм амир үзсэн. Их олон хүнийг би ойлуулсан тэр үзсэн дээр их олон хүмүүс дургуутстай хэлсэн. Ганц хоёр нь бол одоо дайрсан тэр үед одоо ийм юм зураад тахтай яа. Гэтэ миний зорилго бэлдсэн. Яг би чадсан байхгүй би яг юу хүрэх гэжсэн. Ганц хоёр хүн ирээд надаас ийм амьдрал Монголд байд юм гэж асууж ирсэн. Тэгээ надад аягүй сонир санагдчихсан байхгүй. Тэр хүн үнэхээр магадгүй тавилангаараа одоо бодоход бол тухайн үед би магадгүй тэр хүнийг шүүжсэн байж магадгүй ямар хачин
одоо ийм энэ мэдэхгүй. Гэтэл тэр хүнд тэр магадгүй их өөр газар гадаад ч юм уу эсвэл тэр зайсанд мэдэхгүй амьдарч ирсэн эзэж гэр ороод гэж явж үзээгүй хотын төвд ч хүртэл тэр магадгүй айгүй супер дэлгүүрүүдээр яваад хизээчтэй шанал мэдэхгүй явж исэн болоод би сүүлд ойлгосон тэр хүний асуулт магадгүй тийм зөвөр ячтай ч гэх юм уу тийм байгаагүй зүгээр мэдэхгүй л байсан тэр ихтэй тий яг ийм амьдрал Монголд байд юм уу гэж бүр надад хэлчихсэн. Тэгээ би одоо юу гэх юм тухайн үед байдгийм аа байгаа гэдэг хэлжсэн боловч одоо яг би тэр үннийг ингээд хүмүүс үннийг үзүүлэхээс их айж исэн байна. Тэр тусмаа би эмгтэй зураач тийм юмыг үзүүлэхэд айгүй одоо хэцүү байдаг эмгтэй хүн чинь илүү гоё цэцэг мэцэг тийм юм. Гэтэл миний тий бүр дэлбэрэлт байж байгаа юм. Яг ганц хоёр зураач нар надад их үнэтэй үг хэлж исэн байгаа. Тэгээ би аавынхаа нэг үгийг санасан байхгүй. Миний охин чинь дотроо эр хүн шүү гэж тий. Чи эр хүн шүү гэж. Тэгээ тэр нь юун дээр намайг үнэлсэн гэхлээрээ би өөрийнхөө эрх чөлөөтэй юм аа хинээс ч айхгүй гэж хэлэх юм байна. Тэр зурнаас мэдээж нэг ч зарагдахгүй гэж бодчихсон. Тийм хүнд сэдвтэй зургийг бол хинч авахгүй тий. Би бол бүр ингээд зүгээр одоо дурн мэдэн би өнөөдөр энэ үзэсгэлэнгээ ямар ч одоо орлогогүй одоо тий бөөн зарлахтай байгуулж байгаа гэж мэдсэн ч айгүй кайфтай байсан. Минь тий угаасаа одоо миний хувьд бол би эзэж үзэсгэлэнгээс мөнгө хардггүй. Гэхдээ ингээд ерөнхийдөө би итгэдэг мөнгө заавал орж ирнэ. Одоо бол бүрэн итгэлтэй. Тийм болоод мөнгө харж би үзэсгэлэн биш. Би тэр кайфа идэлж чадчихна. Би хүмүүст тэр мессеж одоо орчин үеийн хамгийн мессежийг хүргэж чадчихна уугүй гэж. Гэтэл тэр үзэсгэлэнгээс зарагдсан. Бүр зарагдах бүр миний хамгийн одоо дуртай яг чонон хүүхдүүд гэдэг зураг маань өөрөө тухайн үед байсан их элбэгт орж тий ерөнхийлөгч байсан элбэгт орж коллекцэн давж исэн байхгүй. Тэгээ айгүй олон зурагч эндээс бас хүний гарт орж исэн болохоор би сүлд боцсоггүй. Тэр тийм байдгүй юм байна. Магадгүй дургу хүмүүс одоо дургуугаар харж зарим нь одоо үзий ядаж ч харж байсан юм. Одоо ямар айгүй олон хүмүүс та яаж ийм амар зөрөгтэй ийм амар юм хийвэ гэж хэлж ийсэн. Жохон охтууд ядвал тэнд бол абортны сэтгэвч байсан. Одоо эмэгтэй хүн дээр шаардлага бүх юм ингээд тийм дотор ингэж хамаарагдсан байсан болохоор надад бол амар санагдахгүй шүү дээ. Би тийм дотроо өөрөө ингээд одоо оршиж байгаа болохоор аимшигтай. Гадны энэ дээр харах юм. Та нар ч гэсэн одоо хэрвээ тэр үзэсгэлэн одоо гарах юм бол одоо гандан дээр тал зурган байгаа тийм. Одоо харах юм бол их сонин мэдрэмж төрж ойлгохгүй нэг нь ойлгохгүй. Гэхдээ массаараа 100 хэдэн ажил тийм дотор галерей дотор нэг жижигхэн галерей одоо энэ манай энэ уран зургийн галерей гэхэд хүмүүс шатан дээр сусж исэн багтахгүй тийм. Тэгээ би энэ олон үзэсгэлэнгийн дараа тийм их хүнтэй үзэсгэлэн байгаагүй болохоор надад бол жоохон шокийн байдалд орж исэн байна. Би над дээр ийм бол явчих чи энэ үзэсгэлэн дээр ийм яагаад юм бол гэж бодож исэн. Би юу хийчихвэ гэд тий. Тэгээд нэг том одоо цорилт гэдэг юм одоо зураач хүн байх юм уу яагаад бол тэмээ хамаатан садан найз нөхөд ирнэ. Гэхдээ зураач нар бинийгээ дэмждэггүй хатуу нэг юм багхгүй. Яагаад бол үзэсгэлэн гаргана гэдэг бол дандаа сорилт яагаад бол чамтай ижил статустай чамтай адилхан зураач хүн чиний зургийг хүчээж сонирхно гэдэг бол бас тий арай өөр өөр тийм чинь өөр төвшний их хэцүү одоо ингээд за чи миний одоо бүтээлийг үз гэж урихад би адилхан зурдаг гэсэн заавал эго байдаг тэнгууд очтгүй. Тэгэхэд одоо юу гэдгийг 80% зураач байсан гэхэд зураач нар байхад одоо би танигдчих байгаа байхгүй юу. Тэгэхэд аавн дээр тийм амар байгаагүй одоо бусад ретроспектагт дээр би анхны ретроспектаг 30 хүн ирж ирсэн тийм. Тэгээд бодоход би бас нэг юм жижигхэн давааг давцсан юм байна да гэж би харж ирсэн байхгүй юу. Тэгэл яг хөө тэр айгу надад бол амар трансформац өөрчлөлт авчирсан би өөр болсон. Би өөрийгөө бас ингээд сорьсон. Би нэг юм дундын би реализм хайцсан байсан те реализм хаяад би одоо модерноор нэг дундын тийм айгуу тийм экспресс гэж ярьдаг тэр техникийн арга ажиллагааг ингэж
олж тийм миний олон жил хиймээр байсан юм а би тэрэн дээр туршиж үзэж болсон байгаа байхгүй. Тэгээд үнэхээр би өөрийгөө бас тэг хөрөг хийдэг юм бэ би юм яагаад би олон жил орхицсан байсан байхгүй. Тэгээд надад шууд би дараачийн санаад төрсөн байхгүй энэ үсгслэнгээс хойш би дараачийн үсгслэнгээ шууд мэдчихсэн би юу гарахгүй. За энэ бол цүгүүн цаг юм би. Тэгээ би цүгүүн цаг гэдэг юм шууд орж ирэл за энэнийг үргэлжлүүлэх юм бол цүгүүн цаг шүү. Цүгүүн цаг бол одоо ер нь яг одоо гэрцсэн байгаа. Тэр цүгүүн цагийг бол миний аав, миний ядам сүрэн хүү хэлж ийсэн. Миний охин цүгүүн цагт амьдрна. За ёстой би сэтгэл би гурав чинь зүг яваарай гэж явж ийсэн. Тэр үеийн ягангууд би яг цүгүүн цаг 99 гэж нэрлсэн байхгүй. Тэгээд яагаад 99 гэж ороод ирсэн гэхлээр бүх юмны одоо ингээд 9 гэдэг бол одоо төгс тоо юм дуусгаж байгаа. Тэнгүүтээ би энэ цүгүүн цаг 99-ийг би хийсэн цагт бол миний шинжилэл эхлэгдэн тэ би бүр одоо би нэг энэ цикл, энэ шаналлын цикл, энэ нэг юм доторх байгаа энэ нэг өвдөлт, өвчлөлийг би ингэж авч хайж байгаа юм шиг санагдаад 99 гэдэг нь бол тэр бол 18 гэдэг чинь 9 би 9-өөр дуусгаад шинэ одоо виток гэдэг чинь одоо нэг шинэ дамар тэ шинэ цикл руу орно гэдгийг бүр харж исэн мэдчихсэн. Тэгээд би нэг гоё надад за би 99 зураг зурна. 99 зураг би энэ цүгүүн цаг зориулна. Тэгээд цүгүүн цагийн өнгө бол тэ жишээлбэл чонон хүүхд бол хар тэ тийм үнсэн өнгөтэй тийм байсан бол тэ одоо юу яасан бол цүгүүн цаг бол юу болох ёстой бэ мэдчихсэн. Тэр үл газар дэлхийн ижидтэй холбоотой бор хүрэнтэй ийм нэг юм энэ газрын ямар гэдэг вэ те яг тийм тэгээд надад би хамаг газар дэлхийн тэр одоо уйлаан тэр шаналл энэ хүн төрлөختний одоо бүх шаналл энэ дотор багтна гэж өөрөө төсөөлсөн байсан байхгүй. Тэгэл цаанаасаа энэ зургууд ингээд урсаж ингээд явж ийсэн гэдэг бүр ингээд би эхлээд ингээд зураад тэгвэл би техникаас олж хийж байгаа. Нэг та нар хэрвээ анзаарах юм бол техник ямар хэрвээ би айгуу тийм экспресстэй ингэж хаялдаг юм байсан бол би илүү чимхлүүр болоод би юм газар нягтрал гэж юм гэж үзэж байгаа. Тэгээ тэр нягтралыг би яаж нэг яах вэ? Тэгсэн мөртлөө яг ингээд бодит биш. Миний техник байх хэрэгтэй. Энэ чинь аюу хэцүү гол. Миний сонголт байх хэрэгтэй. Миний гротеск гэж нэрлэдэг. Энийг би яаж олох вэ тэг ингээд явж. Тэгэл цаанаасаа ингээд олуулж байгаа юм чи ингээд техник. Тэгээд 3 юм үндсэн өнгө орж ирсэн байгаа байхгүй. Саарал цэнхэр энэ газартайгаа холбогдоод хүрэн бор ингээд хэрвээ миний аав мэлээ оранж талдуу нэг тийм байсан бол оранж хүрэн тийм байсан бол тий жишээл ретроспектаар бол хүрэн улаан байсан тий яг мах бод тий одоо зарим нь бол эротик байсан гэж ярьдээ шүү дээ тийм магадгүй тийм байсан гэж магадгүй одоо би үлдээж өөрөө гэдэг нь урлаг судлаач нар гэж. Тэгээд тэр чинь ингээд шилжээд янгууд нь би яг юм газрын миний бүх юм өөрчлөгдсөн ингээд би доторх миний байдал, миний хувцас би ингээд буцаад тэр нэг юм нэг хэсэг би хайцсан байсан керамик зүйл бүх юм ингэж орж байгаа шүү дээ би тийм. Тэгээд цүгүүн цаг маань айгүй одоо юу гэх юм яг л цүгүүн цаг шиг айгүй хурдан философи бүх юм бүрдээ надад шүлэг мүлэг орж ирэл ингээд их сонин үе дотор ингэж бүтээгдсэн байгаа байхгүй миний дотор ингээд тэгээд тэр цүгүүн цагийн мөн чанарыг би ингээд яг ойлгоцсон юм шиг мэдрэмж төрж ирсэн байхгүй одоо би ойлгож байна би бүр очиж одоо юу гэдэг сахиусан тэнгэрүүдтэйгээ өөтөйгээ ярьж ирсэн байхгүй би ойлгочлоо та юу хэлж ирснийг би ойлгочлоо яг одоо би энэ шаналлыг тавах хэрэгтэй юм байна тэгээд хэрвээ ингээд одоо тэр цүгүүн цагийн дандаа утас явдаг ингээд тэрийг ойлгохдгүйс яагаад надаас юм олон утас зангилаатай утаснууд орж ирээд байгаа юм тэгэл тэр бүх зургнуудад тэр одоо ижи тэр янз дандаа утастай ингээд байна тэгээ би сүүлд өөрөө яг энэ бол мэдээж бодлол саадуулж байгаа гэхдээ би зүгээр мэдрэмж нь юу ах вэ гэхээр миний кармын үлийн үүрийн зангилаанууд бүгд байсан байхгүй тэгээ би тэр үлийн үүрийн зангилаа ингээд би тэр зангилаануудаа баригдсан
би энийг ингээд давах гал байгаа байхгүй. Яагаад би шаналх ёстой? Би өнөөдөр говь нутаг ч юм уу, альваа нэг юм байхгүй болж байгаа. Нүүдэлчин одоо уваг аймаг ч юм уу, нүүдэлчин ах уу алга болж байгаа. Би яагаад шаналж байгаа? Яагаад тэнд нэг мод устгацсан одоо газар дэлхийд өөрчлөлт явах? Би шаналж байгаа тийм ээ. Би сүулт болгож байгаа байхгүй. Би зүгээр л тэр би энэ цикл энэ амар шаналлыг дуусгах хэрэгтэй байсан. Ягаад бол би юуж өөрчлөлт гэж чадахгүй. Би өөрчлөлийггүй би бүх юмыг өөр нүдээр тийм ээ өөр нэг эерэг нүдээр харахгүй бол энэ шаналл гэж тасрахгүй юм байна. Тийг би ойлгоод энэ миний цикл энэ миний одоо төгсгөл болгож байгаа байхгүй. Гэхдээ мэдгүй би буцахгүй гэж би хизээч хэлэхгүй те. Ягаад бол тэгтээ тухайн үед надад юу гэсэн за 99 одоо цүгүүн цаг 99-с хойш би дахиад юм зурхгүй хаа гэж би бүр өөртөө итгэлтэй байсан байхгүй. Тэгээд энэ үзэсгэлэн маань бүр их амжилттай болсон. Тэгээд яаж би амжилтаа мэдэрсэн гэхээр хамгийн нэртэй хамгийн одоо мастерууд надад аюун үнэтэй үг хэлсэн. Тэгээд хамгийн үнэтэй үг би одоо энийг хэлэх хэрэггүй ч гэж байна. Гэхдээ бараа хөш мэдчихэж байгаа. Орхон олон зураач нар штэ. Гэхдээ зүгээр нэг орхон яагаад бол орхаах гэж байгаа бол орхаах хизэж хүм хатдаггүй. Хэнийг ч үгүйсгдэг. За эмэгтэй зураачийг бүр унтраад тийм хүн надтай л ирснэ. За булгаа минь чи ч мастер юм байна гэж хэлжсэн. Чи рисункны мастер юм байна. Тэгэхэд одоо юу гэх юм би хизээч өөрийгөө одоо юу гэдгийг тэгж нөгөө зөрхөлдгөө бодож яагаад бол за юм чадлаггүй гэж би хизээч хэлэхгүй. Би чадaltaй байсан. Тэгтээ одоо юу гэдэг орхаахаас ч юм уу өөр нэг юм одоо мастеруудаас үнэлгээ авах бол надад аюу тийм тэр тав нэг шок ч юм шиг сочирсан ч юм шиг магадгүй нэг амар баярлсан ч юм шиг эгорх ч тийм нэг сонин болсон байгаад бол би ингээд илүү унтраалган дандаа унтраалгаж ирсэн болохоор надад тэгж хэлэнгүүтээ тэнгүүтээ айгүй ганц хоёр нэртэй зураач нар тийм ингээд надад их гоё санал тавьж ирсэн байхгүй ягаад бол одоо жишээ Пакчи Гампа гэдэг байгаа одоо Америкт амьдардаг зураасны мастер хүн одоо хоёулаа таарах юм бол зураасаар хоёулаа одоо үзэсгэлэн гаргая гэж санал тавьж байгаа. Ингээ янз янзын юм орж ирж байгаа байхгүй. Тэгээд би энэ надад юу гэсэн гэхээр нэг эго нэмээгүй би зүгээр юу гэх юм. За яг л гэж утсан ганц юу нэмсэн гэхээр би нэг юм бахаасаа хүсэж исэн би индивид болох хэрэгтэй. Би нэг өөрийн гэсэн л үедээ бол би хизээж одоо юу Ван Гог болох ч юм уу эсвэл одоо хин бэ дали болох ч юм уу эсвэл өнөөдөр доо болт ч юм уу. Гэхдээ надад намайг л таниасаа гэдэг юм багаас байсан юм надад биелсэн юм шиг санагдсан. Яаж ч байсан миний ажил танигднаа мууч байсан гэдэг ингээд. Тэгээ тэр мэдрэмж ингээд орсон чинь би нэг юм зүв замаар энэ амьдрал дээшээ ахичихсан байна да гэдэг тийм итгэлийг энэ цөөн цаг ирсэн өгсөн. Энэ аюул чухал байсан надад явдал зураач хүн заримдаа нэг юм хатуухан өшөглөлт хэрэгтэй байдаг. Агаад бол заримдаа хүн чинь ингээд хазаах гэдэг. За ингээд унтрах гал шантрах гал гэдэг бол надад тэр ингээд одоо юу гэдгийг бусад утсан үзэсгэлэн бол нэг их махтаалаасаа илүү өөр экспресс одоо шүүмжлэл илүү юу байсан бол цүүн цаг айгүй их махтаал байсан. Хүндлэл тэр хүндлэл ч юм уу одоо юу гэх. Гэтэ би хүлээн зөвшөөрөх юм шиг. Би хүлээн зөвшөөрөлт байж магадгүй. Ямар ч гэсэн би өөрөө тэгж бодоогүй. Яг бол би тэр байтга жоохон айдас байсан. Энэ олон зураач нар миний энэ одоо ингээд тэр байтга солонгоо огшин орж ирсэн. Пөөх зураг нь ихтцсэн биш үү гэж хэлсэн байхгүй. Би тэр гурчуудын хорооны зааланд 99 зураг гэдэг утгаараа 99-ийг багтаах гэж нэрж ихсэн л те. Тэнгүүтээ тэр нэг юм бор тооны юм ертөнцид хүмүүс орчоод айгүй сонирн болсон гэж зураач нар дараа ярьж ирсэн. Бүр айгүй тийм мэдрэмж төрсөн. Тэгээд яг уу тэр мэдрэмж аваад тэрний дараа ингээд би айгүй том үнэлгээнд хизээч урд нь одоо юу гэх юм нийгэм одоо талаас нь шүү дээ үнэлгээ авч байгаагүй шагнал авч байгаа гэсэн чинь шууд намайг орчуудын шагнал одоо дэвшүүлж байгаа байхгүй. Тэгээд би 49 наснда одоо орчуудын шагнал авч байгаа байхгүй. Тэгээд надад бол энэ бол айгүй том бэлэг байсан л да. Яг бол тэр медальтай биш тийм намайг бас яг түүний төгсөл гэсэн тийм орчууд намайг бас ягаад бол хоёр янзаар хүн тэр амжилтанд хүрч болно. Нэг нь арын хаалга. Нөгөөх нь болохоор яг үнэхээр
хөтлөн болж байгаа өнгөлөхдөггүй наруус явах тий. А гэтэл би энэ медалийг би энэ одоо гоё одоо цом момыг бол хаашаач авч явж чадахгүй өөр ертөнц рүү а тухайн үед яасан гэхлээр би ямар ч арын алдаагүй би хинтээ ч ууж идээгүй би хизээч тэр хороо руу зүгэлж гүгээгүй надад яасан сони юм бэ энэ комисс баг манай энэ одоо миний энэ ертөнц рүү манай анима байна манай ядам сүрэнг рүү баг эсрэг байдаг хүмүүс яагаад надад энэ шагналыг намайг дэвшүүлсэн юм бол та гэсэн тэр мэдрэмж орж ирсэн байхгүй. Тэгээд бас л тийм шокон байдалд орж би ингээд шагнуулж байгаа юм байна. Тэгээд шагнал гардуулт нь хүртэл айгүй сонирн болсон. Том их хурал дээр гардуулсан намайг өвн шинэ жилээр гардуулдаг. Гэтэл гардуулт маань шинэ жилээр болонгуудаа миний ингэрийг нэг чин дарга ингээд цоо одоо юу гэдэг ингээд цоолгосон чинь айгүй за ингээд чи хоёр дахь авч байгаа шүү гэж хэлж ирсэн. Би тэгээд амар эвгүй байдалд ороод юу гэсгүй хоёр дахь би юу нэрмжит шагнал хоёр үе тийм бахтаа гэж би ингээд байж ирсэн байхгүй. Тэг энэ айгүй сонирн би ойлгоогүй яагаад тийм юм болсон. Гэтэл зураач нар чинь амар сонирн болно үстэй. Хүн амьдралдаа нэрмжит шагналыг хоёр байтгаа нэг авч чаддаггүй байтал хоёр авсан гэхлээр чинь юу гэсэн тургууцлын өрнөстэй. Би ингээд юунаас ойлгохгүй нөгөө завсарлагаанаар нь гараад бүр ингээд толгоогоо мааж юу болж байгаа юм бэ? Яагаад намайг тэгж юм гэж яатсан гэсэн чинь хүмүүс баяр үргээ хоёр дахь авч байгаа гэд бүгдээрээ баяр үргээ гэсэн баг. Тэгээд би бүр ингээд яаснаа кит ингээд босноо юу вэ? Үгүй би үгүй штэ би анх удаа авч байгаа штэ гэж хүн болгонд хэлээд байгаа байхгүй. Тэгсэн чинь хүн болгон хоёр удаа авч байгаа. Тэгэхэд би кит нэг юм болгосон. Тийм ээ. Надад хандж исэн хүмүүс их хатуу ханддаг байсан. Зарим нь айгүй миний эсрэг байгаа зөндөл зураач нар байгаа. Гэхэд тэнд исэн ингээд зураач нар намайг одоо хоёр удаа авсан. Гэхэд бүгдээрээ баяр хүрч байгаа. Гэтэл ямар амар гоё ирэг надад хандж байгаа тий. Тэгээ би бүх зураач нар таарлсан зураач үгүй энэ чинь миний анхны шагнал гэж хэлсэн чи ойлгосноо ойлгоогүй юу хамаагүй хамаагүй. Тэгээд одоо би тийм мэдэхгүй яагаад намайг хоёр удаа тэгж ойлгосон юм тий. Тэгээ яг за энэ нэг юм цаанаасаа л нэг бурхны тоглоом юм байлгүй л гэж бодоод тийх ёстой гэж бодсон. Тэгээд зөвүүн цаг маань одоо надад бол их үнэтэй үзэсгэлэн миний трансформац гэдэг миний өсхийн хувьд бол би нэг айгүй том цикл би айгүй том өөрийгөө хинбэ гэж хайж исэн цикл дуусч байгаа байхгүй ингээд дуусгаад би за одоо би нэг сайхан чөлөөтэй амьсгал би одоо яг дотор байгаа юм руу одоо орж болно. Миний шаналлууд энэ олон зангилаасууд энэ олон юм надад үлдсэн. Энэ нэг хашгирч байгаа тэр ижи бүх юмд үлдсэн байхгүй. Та нар хэрвээ тэр зургийг бас оруулаарай. Одоо хэний галерейд байдаг одоо энэ корпорат галерейд байдаг миний зураг. Тэр бол яг ойлгож чадах юм бол тэр бол аимшигтай зураг. Тэр ижи хашгирч байгаа тэр аман хангацсан. Тэгээд хүмүүс бүр ингээд айдаг тэр зургаас тэр үл ингээд би усгацсан мөртлөө бүр гарсан. Тэгээд тэр ер нь цүгүүн цагийн тэр сэдвүүд үл ингээд артаа үлгэн би яг сэргээд нэг тийм гоё трансформац орох гэсэн чинь би гацааны байдал. Тэгээд би дахиад нэг үзэсгэлэн гаргасан. Би ер нь би хийн би одоо энэ олон жиргэн дотор ингээд аюул олон юм хийчлээ штэ. Ингээд бүх төрлөөр ингээд хийц юм шиг санагдаад би ер нь тайлан үзэсгэлэн шилдэг зураг юуны үзэсгэлэн гэж нэрлээ би. Тийм Монгол юуны газарч гэдэг. Тэгээд тэр үзэсгэлэн дотор би өөрийгөө нэг удаа харчи. Би ямар байсан юм? Аав дээр ямар байсан? Юун дээрээс ингээд бүх үзэсгэлэнүүдийнхаа ингэж дүгнж хараад би хамгийн сүлтэйгээ нэг гүтэн надад яг энэ нүгэл царлсан өдөр ба хар хэрэний чарлаа гэдэг нэр орж ирж байгаа. За тэнгуут нь би амар цугтсан байхгүй үгүй би энэ үзэсгэлэн би дахиад нэг юм шанал руу орох гээд штэ. Тэгээ би зураг зурж ирсэн. Энэ миний хамгийн амьдралын одоо хамгийн гэж хэлж болохгүй миний хэцүү нэг байсан байхгүй. Тэгээ энэ хэцүү яг гэхээр энэ бол ковид дараа гараагүй байсан. Гэхдээ миний амьдралд аюул хөвчлөлтүүд гарсан. Миний хувийн өөрчлөлтүүд гарсан. Миний эрүүл мэндэд өөрчлөлт гарсан. Миний сэтгэл санаанд өөрчлөлт гарсан. Би тийм амар айдсан дурсан.
одоо энийг бол нууж болохгүй яг л та хоёр бас урлаг судлаач гэж. Бүр хүйтэс дагсан айцсан орж ирсэн. Тэгээ би сүултээ би нэг юм ойлгож байгаа. Энэ юу дагаад байгаа юм аа тий. Би яагаад ийм нэр одоо нүгэл зарлсан өдөр гэж байгаа юу гэж байгаа. Тэгээд хар хэрийний чарлаа гэж үз. Тэгээ би шийдвэрлэн зураг зурж байгаа л ингээл яагаад тэгэл барааг шаарчаал гоё битээ арилгаараа ингүүт нь би өрдөөс ингээд айцтай зураад ирсэн байхгүй. Тэгээ надад юу мэдрэгдсэн би үхэл зурж юм даа л гэж бодсон. Би үхэл зурж байгаа. Тэгээд надад амар энэ дотор би үхэл зурхын төлөө би энэ трансформац хийсэн юм болов гэж бодоо тий. Би үхэл рүү явах хэвээр төлөө ингэж би юм одоо өөрчлөлтөнд ингэж орчих юм уу би ингээд тэрнээсээ айгаад байсан байгаа байхгүй. Тэгээд сүүл би ойлгосон. Энийг би давах хэрэгтэй байсан юм байна. Тэр үед ойлгохгүйсэн. Би галзуурч исэн, би депрессэнд орж исэн, би зургнуудаа уурч исэн, би тэр үед би тэгээд яг ковид эхэлж байгаа байхгүй. Яг би үцгэсэн гаргах хэдэн зураг одоо бэлэн болж байгаа шүү дээ гэсэн чинь өөрөөс 19 оноос хойш ингээд ковид болж байгаа. Тэгээд үцгэсэн маань биелэхгүй. За 2-т 20 он болж байгаа. Би дахиад тэр зургуудаа ингээд хийгээл гэсэн чинь дахиад 20 онд орсон. Бас хийлгээгүй. За тэнгуүтээ 21 он болохгүй 20 оны сүүл гэсэн чинь би асар их одоо сэтгэл зүйн стресс авч байгаа. Миний хувийн амьдралд амар том өөрчлөлт болсон. Манай анимач минь хууч өгдөг. Тэгээд би бүр ингээд за миний амьдрал төр нэг юм юу намайг гакуулах гэдэг юм гэж бодоод нэгс мөртлөө би айдснаас арилж чадахгүй байт. 21 онд миний одоо заяа багшинтай чи маань яг өвдөж байгаа, хүнд өвдөж байгаа. Тэгээд хүнд өвдөд өөрөө ганцаар амьдардаг байсан хүн анимада хичээлээ заадаг гэсэн хүн гэж чадахгүй болоод тэгээ миний гарт одоо ингээд дэвтэрт орж байгаа. Тэгээд 3 янзын стресс ингээд нэмэгдээд тэгээд би бүх зургуудаа урж ирсэн. Тэр өмнө бэлэн болсон тэр зургуудаас устгаад одоо нэг ганц 2 зураг нь шийдвэрлэлтэнд байгаа. Гэтэ ер нь бол тэр хар хэрийний чарлаа байхгүй. Тэгээд ер нь бол ингээд би нэг юм ойлгосон. Би зурж чадахгүй болсон юм болов. Би ямар ч юм нарийн хиймээргүй санагдав. Хуучин бол би чимглүү. Би зүгээр л ингээл масцхийн таглаал ингээл нэг юм урсгаал нэг юм юм л гаргамаар тэгэл сүйдээ би харсан чинь одоо энд байдгүй л би баг ураа хийцэн байна уу нэг юм буураа хийж байгаа зурцсан байгаа байхгүй. Буураа хийж нь яг бодит биш. Тэг гал дотор байгаа байхгүй. Тэр гал дотор би байгаа байхгүй. Тэгэхээр би нэг юм юунаас аврал хөө одоо хайгаад ирсэн гэдэг. Миний сүнсэл бүтээн болохгүй гэл ингээл яваад. Тэгээ би юу хүсэж байгаа өөрөө мэдэхгүй. Гэтэ би яг ийм хийвэр амьдрмааргүй. Тэгээд ижигээ харч надад айдсан. Тэгээ би ижигээ харч чадахгүйсэн. Яг бол миний нэг юм сэтгэл зүйн юм дарамтанд орсон. Ээжигээ харчилж байгаа мөртлөө би юм зөвөр өдөржингийн айдас. Тэгээ нөгөө юм ковидын үед таарсан хичээл явагдахгүй зөвхөн юугаар явагддаг. Захимаа. Би хичээлээ урлаг судлаа заачдаггүй. Би шууд хаагаад за хүүхдүүдэд уучлаарай. Багш нь утгаалтчлаа. Би ямар ч түүхийн хичээл заачдаггүй. Урлаг судал заачдаггүй. Бүх юм хутлаа гэж хэлсэн. Тэгээ энийг би сандаа. Тэгэхэд манай одоо тухайн үед төгсөж исэн хүүхдүүд тийм шоконд орсон багш. Яагаад гэсэн багш нь заачдаггүй бүх юм хутлаа. Одоо миний ярьж байгаа бүх хутлаа. Тэгээ би тийм ойлголт орж ирээд би ингээд тэгээ би бүр ингээд одоо харахгүй би мөргсөн тийм мөргөн гэдэг нь бүр цаанаасаа би яг бясалгадаг байсан. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд ингээд илүү мөргөлттэй илүү яаж бясалгаад ерөөсөө энэ зам байт юм бол намайг гаргаад өгөөч би багштай болмоор ингээд. Тэгээ би лам багш яагаад чи хайгаас би урдан зөндөө багш нартай байсан л лам багш. Тэгээд их сонин энэ зураг би юу ч зурж байгаа гэсэн. Би бүр тэр үсгэлэнгээс хойш ингээд зураг хаяа гэж шийдээд тэгээд би ингээд би ярилцлага өгч жоо. Тэгээд зураг хаяа. Тэгээ би бараагч хэлсэн зураг хаяалаа. Тэгээ бараагч гайхаад болно шүү дээ. Яагаад гэвэл би ер нь юу ч зааж. Тэгээ би ер нь анимадаж утга галтчихлаа. Ер нь би юу мэдэхгүй байна. Тэгээ энэ бол амар намайг сэгсэрж исэн одоо юу гэдгийг энэ огт руу
байсан юм л дээ. Тэгээд тухайд мэдэхгүй шүү дээ. Хүн яагаад ингэж байгаа мэдэхгүй. Тэгэл ижи маань эний төлөө нас урсан. Тэгээд эний төлөө нас урсан болохоор би айгүй баярлалаа. Яг бол энийг ойлгохын тулд ингэж явсан. Тэгээд айгүй хүнд байсан боловч би яг 49 хоног яг тэгвэл цаанаас нөгөө зурхгүй олон сар болсон байсан чинь би ч ер нь их завсралтгүй ш дандаа зураг зурж идэг. Гэтэл айгүй бараг жил завсралсан. Жил хагас би зураг зурж идэггүйсэн байхгүй. Тэрээс би хуучин зураг авах. Тэгээд надад юу ороод ирсэн гэхээр зүгээр л ээжийн хүрэг буугаад ингээ ээжийн нүд буугаад яг ингээ би чинь өөрхийн маамыг одоо 78 та өнгөрсөн шүү дээ. 77 та гэхэд хамгийн сүүлч юм би ээжийгэж баг өнсөхгүй ингээ хурж чадахгүй байсан чинь ингээ бүр ингээ нүд ингээ нөгөө юу идэв ингээ гоё ингээ дээшээ нэг гоё нисцэн хүн шиг ингээ нэг гоё гэгэрсэн чим шиг гоё санагдсан байхгүй. Тэгээ би хичнээн моргонд байсан гэсэн. Тэгээ энэ надад айгүй сонир зураач юм надад бүр амар түлхэж болсон байхгүй. Тэгээ би хичнээн уйлж ийсэн ч гэсэнгүй би уйлаад яах юм надад би зүгээр мөргөөд би зураг хийлээ гэж бодсон. Ичидээ зөвлөе гээл. Тэгэл би шууд одоо эскиз нь ч байт ингээл шууд эскиз би чинь харандаагаар ажиллахгүй шүү дээ. Шууд нэг цахаас нь гаргаад ингээл рисункийг байгуулаад за би ичдэг яриад би энэ зургийг таньдаа 49 оны дотор байна. Яна та тэр ертөнцтэй гоё бартын ертөнцтэй сайхан төрөхгүй яваарай. Одоо энэ хөтөж болог хөтлөөд явах гэж байгаа л яриад тэгэл би зураад яг 49 хоног дээр би энэ тэр зургийг дуусгаад одоо тэр зураг маань айгүй надад үнэтэй. Тэр зураг маань айгүй их одоо маш олон хүмүүс санал болгох авах гээд байгаа байхгүй. Тэр зургийг би өгч чаддаггүй яагаад бол тэр надад энэ бол зураг биш. Энэ бол одоо өршөөл одоо юу гэх юм өршөөл биш гэдэг үл энэ бол баг маань байхгүй тарины зураг. Тэд надад шин зураас өгсөн. Шин трансформац өгөөд би кит ойлгосон. Оо би ийм зурх юм байна. Би энийг зурх гад надад энэ тэр хар хэрээний юуг таглаад өгсөн юм байна тий. А энийг зурхын төлөө ижи маань норвогоос миний хувьд бол эрт явсан гоё бол ижи маань тийм амар хүчтэй байв. Тэгээд надад яг энийг үе рүү оруулах юм байна гэд 21 онд штэ. Тэгэл би ээж маань өнгөрсөн би ингээл суугаал бясалгаал ануураа хажууд ингээл тэгэл ингээл яваад шинэ жил болов. Шинэ жилээр би нөгөө манай гэрийнх нь нийлээл нөгөө юу кофе юун дотроо нөгөө хүслээ биш. Тэгэл би хүслээ бичил. Миний замыг олж өг. Надад багшиг өг. Гэл хормоос. Тэгээд би маань бичил. Тэгэл идсэн үү яатсан уу санахгүй одоо бичлэг нэ. Тэгэл яасан чинь 1 сарын 5-нд надад яг энэ YouTube үзчихсэн чинь нэг бичлэг би чинь хэдэн саяар үзсэн шүү дээ. Тэгтэл би бүх багш нарыг дуусгасан баг. Тэгэхэд тэр багш гарч ирэл. Тэгэл нэг лекц уншсан чинь би зүгээр л ингээл миний зүрх гэсэн. Энэ миний багш юм. Би бүр энэ миний юм бэ. Би энэ миний зам гэл зүгээр ингээд сүнс таньсан юм шиг. Би зүгээр тэр дороо уйлал би бараа хүртээ. Би явлаа энэ багш гэсэн чинь. Юу гайхаа тааш явах гэж юу гэж ингэж би миний зам нэгтчихлээ гэл аягуулсан. Тэгэл миний зам би ойлгоцсон. Би гэсэн баруу би юу зурхаа мэдчихлээ. Би юу руу орж байгаагаа мэдчихлээ. Тэгээ энэ бол айгүй гоё трансформац байхгүй яагаад бол би хүний зураач хүнд энэ нөгөө юм импульс нэгдэх тэр гоё дахиад нэг шиг яагаад бол хамгийн том айдас гэх юм уу хамгийн амар сүнэлтүүл урлагийн хүнд бол одоо юу гэдгийг санаа байхгүй тий блоклогдох өсөхгүй байх хамгийн амар ингээд гацалтанд ороход тэгэл дуусах нэг сэдвээ 100 жил зураад чадахгүй шүү дээ. Гэтэл шин юм өгж байгаа байхгүй надад тэг орноос. Тэгэл миний энэ шин юуны одоо үцгслэнгийн зураг үцгслэн гаргана гэж бодоогүй шүү дээ ингээд. Тэгэл яаж хийсэн чинь. Тэгээ хамгийн сони юм ер нь эндээс юу арсан гэхээр бараа хөшвтөрийн тэр нэг юм сонин юм ингэж буцаад нэгтэж ирсэн. Юу нэгдсэн гэхээр битэрийн хоёулаа л энэ тийшээ хардаг байсан ч гэсэн нэг юм сонин төөрж яваад байгаа байсан чинь
илүү материалын тал ч юм уу илүү урлаглаг тал ханддаг байсан чинь бид хоёрын нөгөө оюунтлаг ухамсарын юм ингээ нэгтэж хөдөлцөж эхэлж байгаа. Тэр мэдрэмж яг тэгэхэд төрсэн байхгүй 22 онд. Тэгээ би юу мэдэрсэн гэхээр бараг шин зургууд миний трансформацаас болж энэ хүний зургууд өөрчлөгдсөн. Яг бол энэ хүн чинь ерөнхийдөө бол би санааг нь өгдөг байсан. Энэ хүн зурлаач гэсэн ингээд бүгий надад хэлээч. Бүгий ингээ ийм байсан бол ингээ цаатар чинь нэг юм импульс амар юм нэгдэж байсан байхгүй. Тэр нь айгу гоё илт байсан. Тэгээ бараг миний одоо ярьсан болгоныг яриаггүй болгоныг цаатах чинь ингээд бас биелүүлж байгаа юм шиг ингээд би зурагнаас нь ингээд өөрийгөө олж аваад тэр хүн миний зурагнаас ярьж байгаа юм шиг. Тэгэхээр заавал тэгвэл үцгэслэн нэгдэх үү гэсэн чинь тэйлтэй хамт гаргыг төгөлгөн. Яг би тэгжсэн байхгүй хоёулаа хамтарч болохгүй байж магадгүй. Миний санаа өөр чиний санаа өөр гэсэн чинь яг одоо энэ хэлсэн дээр яг ингээд нэг санагдахгүй. Тэгээд яасан. Тэгээд сүүлд нь зургнууд ч олон болоод бид тэр ингээл амар их зураг зураал юу ч зураад байгаагаа мэдхгүй явуулцаана яасан чинь тэгээд энэ чихүү зүрхний дэлбэ гэдэг юм. Адал хавин тий орж ирсэн байхгүй. Гэтэл энийг манай амар би сунгацсан. Надад болоогүй байна гэж байгаа юм шиг дунд нь би өөр үсгсэн ботцсон байна шүү дээ. Одоо надад шин үсгсэн. Одоо баг нэр нь ч ороод ирсэн. Арга ажиллагаа нь ороод ирсэн байдаг. Энэ үсгсэн ингээд гарч өгөхгүйсэн чинь сая батлагдчих байхгүй юу одоо тийм. Тэгээ би сүйд боцсон чинь бас би яагаад гэж бодсон бэ? Яа би ийм олон жил 3 жилийн өмнө ийм батлагдах хэрэгтэй байсан чинь надад баталж өгөөгүй үрчүүд тийм. Тэгээд ингээд за цаг нь биш юм байна гэж бодсон. Би залхаж байгаа байхгүй би шиний мөрөө ормоор идэл нөгөө зургнууд нь бүр ингээд залхмаа. Одоо харангуйтаа ямар сандаа шийдвэрлэн 6 зураг устгацсан шүү дээ би. Тэгээд ингээд яасан чинь нөгөө бараг одоо муунаа гэхгүй л устгаад нөгөө миний нэг өвчин байдаг байгаа. За энэ нэг биш гэдэг. Тэгээ би бүгдийг нь угаацсан чинь анаа өшөө яаж байгаа тэгэж зураг авахчлаа. Яг нэг л биш ээ нэг л ингээд эхэлдэг байхгүй. Тэнгүүд ер нь нуурчи зурагнууд чинь ингээд. Тэгээд хамгийн гол нь энэ үсгсэн дээр миний хамгийн гол баярлж байгаа юм. Энэ трансформац зүгээр нэг зураасных ч юм уу юмных биш. Энэ миний дотор би дахиад нэг юм шатагдсан юм байна. Тийм сүнслэг юм аа би ингээд цөнтлөглөл юм руу дандаа явж исэн. Гэхдээ энэ дахиад нэг шаттай нэг юмыг дагуулах гад явсан байна. Тэгээд хамаагүй би миний эрс гэсэн огцом зурааснаас би цугтаж ирсэн байхгүй яа. Миний дотор илүү уян юмнууд гарч ирсэн ч юм уу. Тэг илүү тийм би яагаад юм зүрхний мэдрэмжүүд яасан болохоор зураас тэг аюу огцом зураасан дуртай. Тэг ийм хатуу зураасан дуртай байсан бол энэ үсгсэн дээр хүмүүс надад юу хэлэхээр дөөсөө хамаагүй би зураасгүй юм шиг болгоморсон. Болгоч юм шиг одоо хүүхдүүд тийм болмоор бүр санагдаад байсан байхгүй би өөрхийн мөн чанар руугаа. Тэгээд энэ зураг одоо зурааснууд бол ингээд өнгөн ч гэсэн. Тэгээ би хамгийн миний дургу та нар энийг бас оруулахгүй би ногоон өнгөнд айгуу дургу. Би ногоон өнгөнд байгальтай дуртай. Зурганд дургу, гэр дотор дургу. Гэтэл одоо миний бүх юм дээр ногоон зурлаад гэж байгаа. Тийм байна. Тэгээд нөгөө нэг бараг тэгээд би амар гайхсан. Ингээд миний өнгө палитр хувирж байгаа байхгүй. Надад хизээч палитр дотор ногоон гойд. Би бараагч бүгд юм. Тэгсэн чинь байхгүй бараагч би ногоон өнгийг авч хийж байгаа. Одоо би дургу гэдэг аахгүй. Өөртөө би дургу ногоон өнгөнд амар дургу гэж хэлээд байгаа мөртлөө палитрд ингээд яасан чинь шаргал ногоон ингээд хаачтаа за би ногоон тэгээс багаар явсараа юу вэ ингээ мэдхийхний одоо ногоон болох нэ гэл ингээд өөрөө ингээд өөртөө хэлээд яах чи юм ногоон мухаа болоод амбал гэсэн. Ингээд бүр ингээд одоо гашилтал юм ногоон өмнөд орж ирээд байгаа. Бүр ингээд цаанаасаа тэгээ яг тэр нь мэдээж юм юу тийм гүн ногоон байгаа. Цайвар ногоон байгаа. Бүр юдитер ногоон байгаа. Би бүр мүний бүр үзий яддаг ингээд. Тэгээ би өөрийгөө бүр гайхаа яагаад байгаа би ингээ яагаад байгаа юм бол гэж бодоод зураач хүч ойлгохгүй шүү дээ. Өөрөө яагаад тийм ногоонд би ингээ дурггүй байсан шүү дээ би нөө. Тэгэл үгүй би өстэй энэ зургнуудаа үзий ядах байхаа дараа нь би ногоон зургнуудаа яа. За тэгээ миний хамгийн дургуй сэтгэв цэцэг навч би бүр ингээ цэцэг зурх дургу байхгүй юу бүр ингээ
мөн чанартай би цэцгэн дуртай. Гэхдээ зурхан надад зүгээр л хүүхэн болгон зурдаг надад тийг санагдсан чинь би энэ цэцэг рүү ороод миний хүүхэд нас санагдаад би гүүжээ тэр цэцгэндээ ширэлтцэн ёо би бүр яг галзуурж байгаа юм болоо гэж бүр бодож үзсэн. Яагаад би тийм дурггүй юм аа ингээд ороод байгаа юм оруулаад байгаа юм бол та гэж ингээд яахгүй тэнгүүтээ хөргөө бараа болсноо дэмжижсэн. Наадах чинь гоё байхгүй юу зарим бараа шиг гоё зарчноо хэлдэг тийм амар гоё тайвшруулж зарчна. Тийм бол бити устдах ингээд. Тэгээд амнаа багш харчаад хүртэл гайхсан юм хийж Хэнийс гэж үг гэдэг. ийм хизээч цэцэг наа би чи strong тий хүчтэй юм зурдаг байсан юу цэцэг юм тийм юм Уян хатан зураас уян хатан байхгүй. Тэгээд тэр үеийн намайг ингээд ийм юу ингээд одоо юу юм 4-5 жил намайг ингэсэн байхгүй. Тэгэхдээ тэн дотор би ингээд хүмүүс харахтаараа яагаад ингээд тэн дотор бадам цэцэг байгаа би тэгтээ хүмүүс болохоор яасан хаашаа тийм юм байсан ингээд бадмаа зурч чаддаг. Үгүй миний өөрийн бадам байхгүй. Би нөгөө зураач нарын гоё бадам хүсээгүй. Миний тэр практиктэй холбоотой байхгүй. Шампави мудраа гэд би тэр мэдэрч байгаа тий. Миний цэцэг одоохондоо ямби байгаа байхгүй тэр дотор тий. Миний тэр бясалгалын цэцэг амар ингээд ийм тий болготой. Тэрийгээ би мэдрээд байгаа байхгүй юу? А тэрийг нөгөө хүмүүс гаднаа харахлаа нөгөө булгаа гэдэг чинь нөгөө цэцгээ зурч чаддаггүй юм уу гэж бодсон шүү дээ. Үгүй би реалист зургийг бол би гоё зурхадаа надад байгаа. Гэхдээ тэр биш. Тэр миний доторх цэцэг байхгүй. Би нэг юм өсөж байгаа, нэг юм мэдрээд байгаа. Бясалгалынхаа юм мэдэрч байгаа юм да. Тэр ертөнцийн буугаад байгаа байхгүй юу? Тэ ингээд. Тэгээд одоо тэр үеийнхаа би өөрөө шоконд байгаа байхгүй яагаад вэ? Энэ доторх байдлыг одоо нөгөө гаднах сошиал ертөнц гэж байгаа. Тэр би одоо юу гэж ярих вэ? Яг бол ягаад ийм цэцэгтэй байгаа, ягаад ийм гажуудл үссэн чим шиг байгаа. Энд чинь миний доторх байдал, миний хин чигийг мэдэрч чадахгүй байгаа. Энд чинь миний медитац, миний бясалгал дотор болж байгаа зүйл болохоос гадна байгаа цэцэг биш, гадна байгаа биш байгаа. Тэг ингээд. Тэгээд яг уу сүулдэ би юу хүчтэй мэдэрсэн. Миний дотор одоо шинэ юм та гэж орж ирж байна. Энэ үеийн ихлээрээ энжлүүд орж ирж байгаа. Тэгээд би өөрөө энэ сахиуснуудаа мэдрээд юм те. Одоо юу гэдгийг биеэрээ биш. Гэхдээ надад энэ сахиуснууд ямар олон сахиус ингээд байдсан бэ? Энэ сахиуснууд бол далавчтай биш ээ. Гэхдээ тэр сахиуснууд энэ чинь би штэ өөрөө те амар унтаа байт юм бэ. Тэд ингээ би